За hi guys. За маш олон асуусан учраас RS Finance Broker дээр хэрхэн бүртгэл үүсгэх үү, орлого зарлага яаж хийх үү, данс яаж нээх үү, leverage яаж залах уу, live chat-аар яаж бас бүртгэх үү, тэ зарлага нь хэрэг удаан гардаг вэ, яадаг вэ, идэг вэ гэх мэтчлэн одоо ашиглагатай холбоотой бүхэл зааврыг энэ бичлэгээр базгаар шийдлээ. За тэгээд юуны өмнө бол мэдээж бүртгэл үүсгэхэд бол вебсайт руу орно. За хэрвээ миний линкээр бүртгүүлж байгаа бол би Telegram болон бусад сошиалгууд дээр линкээ тавьсан байгаа. Тэр линкээр нэвтрээд орох боломжтой. За вебсайт руу орсон бол хэлээ сонгочихно. Монгол хэлээ сонгочихно. За бүртгүүлэх гэсэн энд авч байгаа. Бүртгэлээ үзэх юм бол нэвтрэх гэсэн хэсгээрээ орчихно. За бүртгүүлэх гэсэн товч дээр дараад орохоор ийм бүртгэлийн форм гарч ирнэ. За энд бол ерөөхдөө ингээд тестэлж байгаа учраас би нэг хэсгээд явчих. Тест хий. За төр мэйл сайн нээсэн. Тэгэхээр энэ төр мэйл ашиглчихна. За энд бол та хэд өөрсдийнхөө мэйлийг бичнэ гэсэн үг. За энд нэг утасны дугаар хэсэгтэр бол ямар ч зүйл random та оруулчихъя. Та хэд бол яг утасныхаа дугаарыг оруулах ёстой. За пассворд хэсэг бол шаардлага нь 8 оронтой тоо үсэг агуулсан байх ёстой. За тэгээд тусгай тэмдэгт ашигласан байх ёстой гэж байна. Тэгэхээр за нэгээс дөрөвөд тэгээд $1 сайн оруулчих. За энд болохоор confirm password буюу энэ пассвортаа давтаж хийн. Яг адилхан чинь. За тэгээ энийг чагтлаад за энэ verification code ирэхгүй байна гэдэг хүмүүс айгүй ихээр асуугаад байгаа. Тэгээ энийг бол mail хаягаа биччихээд send тавчаад дарахаар энэ mail хаяг руу чинь код илгээчихэж байгаа. За харъя за энд ингэж ирсэн байна. Ерөөдөө нэг удаад байгаа юм бол байхгүй тий. Шүртэй ирж байна. За тэгээд энд mail дээр ирсэн энэ код тий. Энэ кодыг ерөөдөө verification code хэсэгт нь оруулаад за тэгээд ингээд 2 секунд за ойролцоогоор 10 секунд бүртгэл нь үсчихэж байгаа. За энэ хэсгийг бол нэвтэрч ороод таны одоо алчааны тий алчаатай холбоотой бүх юм ерөөдөө энэ хэсэгт бол байрлаж байгаа. За deposit буюу орлого, withdraw буюу зарлага, за transfer буюу одоо алчааны данс хоорондын шилжүүлгийн гүйлгээнүүд байна. За тэгээ аккаунтын list гэж юм тий. За тэгэхээр энд аваг нэр нь байна. Таны balance байна, equity байна. За тэгээд энд одоо нэг шинэ аккаунт учраас ямар нэгэн байдлаар юу бол байхгүй. Stat бол байхгүй. За тэгээд deposit withdrawal-ын trend гэж байна. Profit and loss monitoring гэдэг өөрийнхөө арилжааны төвхүүдийг ингээд ерөөхдөө эндээс дашбордоос хянчих боломжтой байна. За энд бол ерөөхдөө хэлний сонголтууд байна. Монгол хэл байж байна. За энэ бол download буюу одоо нөгөө Meta 5, Meta 4 платформ татах линкүүд энэ дотор байгаа. За энд бол notification хэсэг харагдаж байна. За энэ бол live chat-ийн хэсэг байгаа. За live chat-аар бол ер нь өөртөө тулгарсан асуудлыг бол одоо шууд ингээд тест гэд бичээд те. Асуудлуудаа бүгдийг бичээд энэ чатаараа шийдвэрлээд явах боломжтой. За энд бол personal settings рүүгээд бол оръё. За энд ингэж юм. За KYC-га хийх хэрэгтэй. KYC буюу одоо хувийнхээ мэдээллийг баталгаажуулах хэрэгтэй. Тэгжиж deposit болон withdrawal бусад data transaction-ууд бол хийгднэ. Тэгээд real account болох хэрэгтэй гэсэн юм цог гарч ирж байна. За тэгэхээр хамгийн ихний үйлдэл бол мэдээж хувийн мэдээлэлээ баталгаажуулах хэрэгтэй. KYC гэдэг зүйлийг л баталгаажуулах хэрэгтэй. За тэгээд энэ хэсэгт дарахад complete the profile гэдэг өөрийнхөө одоо профайлыг гүйцэд дуусгаарай гэсэн юм товч байгаа. Тэгэхээр энэ товчийг ерөөдөө дараад шилжчихнэ. За энд бол түрүүний бөглсөн мэдээлэлүүд харагдаж байна. За навг нэрээ энд бичих нь байна, навгаа энд бичих нь байна, мэйл нь энд байх нь байна, утасны дугаараа бичих нь байна. За энд нэг төрсөн өдөр оруулж тээ. Яг нэг тэмцээд оруулж. За хүүсээ сонгож байна. За document information гэж байна. За document type гэж байна. За энэ дээр ID card буюу өөрийнхөө одоо сайн тий эрэг нэмлэгч юм уу, жолооны нэмлэх юу ч гэж болно. За password гэж байна. Гадаад пассворд оруулж болно. За business registration certificate буюу одоо нэг компани одоо монголоор бол хөлөө этгээд ингэрчлэгээ тий бизнес сертификатаар бас орж болох юм байна. За тэгээ бусад документаар бүртгэлээ баталгаажуулах боломжтой байна. За тэгээд хэдүүлээ бол өнөөдөр ерөөд ID картаар иргэний үнэлэхээр бүртгэлээ үүсгэн гэдгээр сонгоод явчих. За документын number хэсэгт бол өөрийнхөө регистрийн дугаарыг оруулна. За энэ дээр нэг регистр бичиж тээ. За Е ч юм уу тий. За 2000 онгоцтой.
За нэг иймэрхүү регистр биччихье. Random. За дуусах хугацааг нь оруулах хэрэгтэй. Энд дээр за нэг 26 жишээ 36 гарч байна. 29 оны ингээл юу л тавьчих. Та хэд бол яг өөрийнхөө нөгөө иргэний үнэлэхээр байгаа хүчтэй хугацаагаа энд харуулах болно. За энэ документ фото хэсэг дээр бол ерөөхдөө артлын зургуудыг бол оруулна. Тэгээд үл энд бол надад нэг зураг байсан юм аа. За энэ хоёроо ерөөхдөө тэсэлж амж ингээ оруулчих. За энэ хаягийн хэсэг дээр бол улсаа сонгож өгнө. Country гэдэг хэсэгт бол улсаа сонгож өгнө. State гэдэг хэсэгт бол Улаанбаатар гэдэг капиталаа сонгож өгнө. За хот дээр нь Улаанбаатар сонгож өгнө. За посткод чинь 976. За адрес дээр за 1/4 дөрөвтэй. Тэгэхээр хараа. За тэгээд юу гэдэг их 50 орсч тэгээд. За байр шүү дээ тий. Өөрийнхөө хувийн гэрийн хаягийг өрхөд оруулах хэрэгтэй гэсэн. За ихтэй нүүрийн 11 гэл хэсгэлийг зохиол оруулж. За proof of address гэсэн энэ хэсэг дээр бол ерөөдөө юугаар оруулчих болно. Ийм Монголиагаас нэг оршин суугаа хаягийн лавлгаа тий. За ийм Монголиа байхгүй гадаад байдаг хүн бол арай өөр хаягаа нотлох шаардлагатай бичвэрэмтэй оруулаад тэгээд болчихно. За тэгээд цааш нь next step гэдээ явуулчих. За энд бол risk warning гарч ирж байна. Legal compliance, personal information privacy, account security гэдэг эдрийг уншиж танилцсан бол энэ дэр ингээд арчна. За тэгээд complete гэдэг. За ингээд KYC маань ерөөхдөө өсөлт явчихж байгаа. За KYC-г нэг ажлын 2 цагийн дотор шийдчихсэн юм билээ. Ер нь бол гайгүй. Тэгээд за ингээд KYC-га явуулсан. За ингээд KYC-ийн батлагдах хүртэлх хугацаанд ингээд юмнууд өөр юмнууд руу бол ингээд орж болдоггүй. Тэгэхээр энийг хэдүүлээ хэсэг хүлээгээд үзье тэ. За хэсэг хугацаанд хүлээгээд тэгээд тестийн зорилгоор бичлэгэндээ зориулаад ийм тест аккаунт нийцсэн байгаа гэж брокертоо хэлээд уусаа би хамтарч байгаа болохоор хэлээд тэгээд энэ аккаунтаа KYC-ийн төр батлуулчлаа. За тэгээд одоо бол ерөөхдөө KYC батлагдаад дууссан учраас хэдүүлээ дараагийн алхам аккаунтаа нээх хэрэгтэй тий. За тэгэхээр энд аккаунт гэж хэсэг байна, report гэж хэсэг байна. За fund гэж хэсэг, copy reading гэж ийм хэсэг байна. За аккаунт хэсэг рүү ороод хэдүүлээ аккаунтаа нээх хэрэгтэй. За бүртгэл амжилттай үүснээр автоматар ийм ECN гэдэг ийм аккаунт бол үүсдэг. Та энийг бас шууд ашиглах боломжтой. За энэ дээр бол энэ бас өөрөө live аккаунт хэсэг дээр байрлаж байгаа. За энд бол за хэдүүлээ дахиад шинээр нээгээд үзье тэ. За аккаунт шинээр нэхэд энэ open account гэдэг хэсэг рүү ороод энэ хэсгээс MP4, MP5 дээр арилжах уу, алиугаар нь арилжах уу гэдгийг сонгочихно. За би ер нь бол 5 дээр арилждаг учраас 5-аас сонгочихно. За type гэдэг дээр бол энэ бол данснуудын төрөл юм билээ. Тэгээд ECN хамгийн бага spreadтэй, steady нь болохоор commission-гүй, ECN болохоор commission-тэй данс. За энэ NDB гэдэг данс нь бол нэг юм урамшууллын данс юм билээ. No deposit bonus гэсэн ийм данс. За энэсээ gold гэдэг зөвхөн golden дээр арилжахад зориулсан ийм данс юм билээ. Ийм дөрвөн төрлийн данс байгаа. За тэгээд үндсэн хоёр төрлийн данс л санал болгох юм билээ. Тэгээд би бол ECN-ийг ашигладаг, STD-г бас 1-2 аккаунт байдаг те. Тэгээ ерөнхийдөө энэ хоёроо ашиглаад явчихдаг. Энэ хоёрыг л их ашигладаг байгаа. За тэгээд өглөө одоо ECN данс дамж STD дансыг нэмчихье. Уус автоматар ECN данс үүсчихэж байгаа. За initial amount дээр энэ уусаа нэг л сонголт гарч ирнэ. Тэгээ сонгочихно. За leverage дээр бол одоо 1-ээс 1000 хүртэлх сонголтууд бол байна. За ерөнхийдөө хөвчлэн 1000 дээр гэдэг учраас би 1000 та аккаунт сонгочихно. За энэ хэсэг дээр лимит бичих шаардлага бол байхгүй нэлээ. Шууд apply гэж хийчихнэ. За тэгээд энийгээ баталгаажуулаад ингээд дарчихна гэсэн үг. За одоо энд ерөөхдөө нэг таны данс нэх хүсэлт чинь ингээд амжилттай илгээгдэж байгаа. Тэгээд аккаунт лист руу орохоор хараахан үсээгүй байна. За хэдэн минут хүлээгээд refresh хийсэн чинь данс маань нэгтцсэн байна. За тэгээд би ийм хоёр данстай боллоо. За тэгээд ECN дансны leverage-ийг
өөрчилчихье. За энд ийм 3 цаг байдаг. Энэ дотор withdrawal, transfer, update, leverage байдаг. Тэгээд leverage-ийг бол 1000 дээр би бас тавиад apply хийгээ өсөлтөө л өгчье. За ингээ болцсон. За одоо deposit яаж хийх вэ? За leverage дээр бол энд байж тэгээ ийм гурван сонголт байна. За report руу орч үзье тэ. За deposit-ийн report-ыг, withdrawal-ийнхаа report-ыг за ингээ бусад энэ report-удаа бол эндээс ингээд хараад экспортоо хийгээд явчих юм боломжтой юм байна лээ. За fund хэсэг бол мэдээж deposit, withdrawal, transferтэй холбоотой хэсэг. За аль аккаунтанд deposit хийж байгаа эндээс ерөөхдөө ингэ сонгоод за энэ аккаунт руу хийнэ гээд. За тэгээд Tether, Visa, Hambank, за QPay, SocialPay гэдэг ингээд ийм төлбөрийн сонголтуудтай юм билээ. Тэгээд QPay, SocialPay арай амархан учраас энд ерөөхдөө $50 гээд долларын энд бол ерөөхдөө өснөөр бичиж болох юм билээ. Тэгээд range нь ямар хөө байлаа. $100,000 хүртэл боломжтой харагдчихэв. За нэг хэдүүлээ $50 хийгээд үзье тэ. Тэгээд social payer хийчихлээ. За currency type гэдэг хэсгээр бол ерөөхдөө минтэ гэдгийг сонгоод тэгээд таншаа гаргаад 178,100 болж байна. За remark гэсэн хэсэгт бол юм бичих шаардлага байхгүй. За тэгээд apply хийгээд оруулчихна. За процессингээ явж байна. За тэгвэл нэг ийм нүд гарч ирнэ. Тэгэхээр энийгээ цааш нь хөгжлүүлэх ёстой гэсэн үг. За QR нь ерөөдөө гараад ирлээ. Тэгээд энэ QR-аа хүссэн банкныхаа аппликейшнэр ч юм уу уншуулад social pay ч юм уу тэр үгээрээ уншуулад тэгээд гүйлгээгээ хийж дуусаад энэ I have make payment буюу би гүйлгээгээ хийцэн гэдэг энэ тавчийг ингээд арчна. За тэгээ нэг 30 секунд үрж байна. Энэ ингээд автоматар буцаад ингээд оронгууд аккаунт руу ирэхэд орсон байх хэвээр. За уул нь ийм амархан л та. Ер нь бол тэг манайх бас мэдэхгүй байгаад байгаа шиг байна. За миний $50 бол энэ данс руу орсон байна те. За энэ цонх бол одоо ингээ хэрэггүй гэсэн үг. За $50 ингээ зэнгэлтэй хийчихэж байгаа. За трансфер хийж үзэх үү. За энэ дансанд 50 байгаа те. За ингээ 50 байна. За энэ дээр юм бичих шаардлага байхгүй. За нөгөө данс руугаа би нэг данс руу шилжүүлэх гэдэг. Нөгөө данс руугаа нэг шилжүүлэх гэдэг үзье. Шилжээд орсон байна. Ингээд автоматар нөгөө данс руугаа шилжүүлчихэж байгаа. За тэгээд аккаунтынхаа нууц үг хэсгийг бол энэ нэг нууц үгийн ийм хоёр үг байгаа. Энэ аккаунта MetaTrader application дээрээ холбохдоо бол энийг дараад нууц үгээ энд бичээд окей дараад тэгээд энэ нууц үг болон энэ аккаунтын дугаараа RS Finance гэдэг MetaTrader дээр хайхаар үс сервер нь гараад ирнэ. Тэгээд нэг л сервер байгаа. Тэгэхээр нөгөө олон сервер байхгүй учраас төөрхийн зовлон байхгүй. За тэгээд та өөрийнхөө пассвордыг үүсгээд окей дараад тэгээ болоо. Тэгээ ерөөхдөө энэ данс руугаа арилжааныхаа платформ руу шууд орчиж байна гэсэн үг. За фонд дээр өөр за банкаар нэг хийж үзэх үү. За нэг $50 гэдэг ингээд үзье. За тэгээд түрүүн дахь адилхан бүх юмнуудаа сонгоод create гараад яг адилхан процессор яваад за тэгээд цагийн хугацаа өгнө. За энд бол энэ Smart LLC гээд хаан банкныхын дотоодын данс гарч ирж байгаа. За тэгээд энэ чинь энийг копидод за энд нэг юутай данс байх шиг байна те. iBank-та дансны дах шиг энийг копидод оруулаад за paid хийцэн гээд за энэ дээр бол нэг юу бичих нь бол хамаагүй юм билээ. Орцсон гүйлгээ хийцэн ч нэг гэж биччихье. За энд нэг гүйлгийнхаа зургийг ингээ оруулцдаг. За би бол тест хийж байгаа учраас түр ингээ оруулчихъя. За тэгээд төлсөнгээд оруулчихгууд л 3 секунд 4 секундын дараа энэ цонх ингээ алга болчихно. За тэгээд энэ процесс гэдэг хэсгээр энэ paid-ийг заавал дарах хэрэгтэй. Энийг дарахгүйгээр хийчих юм бол автоматар шууд орохгүй удаад байдаг тийм асуудал байгаа. За ингээ paid гэдээ дарчихна. Тэгээд ерөөхдөө энэ нэг 30-аас 1 минутын 30 секундээс 1 минутын хооронд ерөөхдөө арилжааныхаа дансанд орчин. За тэгээд би сая бол гүйлгээ хийгээгүй учраас энэ орлого маань бол орохгүй. За хэдүүлээ трансфер хийгээд үзчихлээ. За репортоо үзсэн тий. За тэгээд ерөөхдөө одоо бол энэ MT5 руугаа л нэвтрэх асуудал байгаа шүү дээ. За энийг бол утсан дээрээ нэвтэрчих болно. Асуудалгүй. Web app бол байхгүй юм байна лээ. Тэгэхээр
вебээр бол нэг нэвтрэх боломжгүй юм байна лээ. За тэгээд ингээд ерөөхдөө болоо. За copy reading-ийн үйлчлэгийг удахгүй орно гэж байсан. Одоохондоо арай идэвхтэй болоогүй байгаа юм лээ. Тэгээ ер нь нэг ингээд хэрэглэхэд таамартай. Илүү тутам байхгүй. Ингээл яг л байх хэвээр юмнууд нь бүгд байж идэг нэг юм брокер байгаа юм аа. Одоо гаргаж байгаа дансаа эндээсээ харж байгаа л сонгоол, эндээсээ withdrawal гэдгийг сонгоол. За wallet type гэдэг дээр нь банк карт бол за банкны аккаунт руу авчихлаа. За энд ингээ wallet address гээ гарч ирэхгүй. Яг тэгэхээр би ярил дансаа холбоогүй байгаа. Тэгэх учраас хэдүүлээ personal settings гэдэг хэсэг рүү ороод за энэ financial information гэж хэсэг байгаа. За энд financial information гээд за банкны карт гэж байна, digital currency гэж байна, e-wallet гэж байна. За тэгээд банкны аккаунт олбчвал амар. За банкны аккаунт хэсэг дээр юу чи? Би өөрөө дансыг оруулж дөө. 48 банк name Голомт банк. За branch name гэдэг нь одоо салбар гэсэн үг. Дээр нэг их юм бичээд байх хэрэг. Зүгээр GMT гэдэг Голомт төвчлээ биччихье. За адрес ч гэсэн нэг шаардлагагүй. Swift code дээр нь харин IBAN-а биччих тийм билээ. 53500. За currency хэсэг дээр бол дансныхаа юуг сонгоно. За энэ дээр бол USDT гэж сонгож болохгүй байх. MT гэдэг хэсгийг бол өөрөөдөө сонгочихно. За тэгээд дансаа баталгаажуулахын тулд энэ банк statement гэдэг дээр бол би бол одоо тестэлж байгаа учраас ингээд өөрийнхөө нэг зургийг оруулчихъя. Та хэд бол арилжааныхаа банкны хуулга эсвэл интернет банкныхаа дансны дугаартай хэсгийн скриншот ч юм уу тиймэрхүү баталгаажуулах одоо энэ дансны дугаараа л баталгаажуулах өөрийнхөө нэр дээр байгаа үедээ л баталгаажуулах юмнууд оруулахад болох юм билээ. За тэгээд энэ status default буюу энэ тохиолыг сонгочих юм бол та энэ одоо financial information-ыг дахиж бөглөх шаардлагагүй нэг удаадаа бөглөөд тэгээ ингээ өсөлтөө явуулчихна. Тэгээ энэ нь бас нэг хэдэн 30-аас 1 минутын дотор ерөөхдөө шийдэгдэж чинь. За тэгээд хэдүүлээ нэг withdraw гаргаад үзье те энэ дансныхаа 50-ийнхаа withdraw-ын хүсэлтийг нэг явуулаад үзчихье. Тэгэхээр айгүй боломжтой болж байх. За нэг refresh хийчихье да. Болцсон юм шиг байна. За withdraw хийгээд үзтээ. Withdraw руу орлоо. Банкны аккаунт гэдгийг сонголоо. Энэ ороод ирсэн байна. Тэгээ нэг ингээд сонгочих юм бол дараагийн withdraw ингээл нэг сонгоол явчихна. За тэгээд $50 тестэлж хийсэн юм чинь $50 татчихъя. Тэгээд remark дээр юм бичиж байх шаардлагагүй. Ингээл ингээ бичээл apply гээд тэгээ нэг чиглаад ингээ явуулчихна. За withdraw бол ажлын 2 цагийн дотор орд юм билээ. Тэгээ одоо би ингээ өсөлтөө явуулчихлаар танцтаас ч шууд мөнгө ингээ хасагдчих тийм байлээ. За ингээл ер нь бол болж байна. Өөр бол илүү тутагт байхгүй. Live chat хэлсэн тий. Ингээд өөр дэше доош явах юм баггүйгээд төөрөөдөх юм байхгүй. Хэдхэн сонголт хэдхэн яг л хэрэгтэй юмнууд бүгд нийт ор ингээ байж байгаа. За амжилт guys тэгээд юу энэ бичлэгийн доор бүртгүүлэх линкүүдийг оруулчихъя тий. Өөр шаардлагатай мэдээллүүд байвал бас оруулчихъя.